За өнөөдрийн мэдлэг 24-ний өдрийн мэдлэг байгаа үргэлжлүүлээд шийдвэр гаргасан шүү дээ. Яг жинхэнэ одоо өөрийгөө таньж мэдье гэж шийдвэр гаргаад тэгээ үүний дараа бол гүн бэлсгалд орсон байна. Тэгээд түүнийг бэлсгал сууж байхыг харсан бие хамгаалагч нь хаандаа төхөж очиод тааныхаа үүргийг гүйцэтгэх цаг боллоо. Таны анхлын үнэрт угаалгыг бэлдээд таны таалыг хүлээж байна. Эзэнтэй минь босч хийх ёстой зүйлээ хийн үү. Тэгээд эрхэм одоо хүмүүн хизээч цаг барьдаггүй, хайнга байдаггүй гэлээ гэж. Энэ бие хамгаалагчийн үгийг Жанака хаан үл тоосон. Тэгээд үргэлжлүүлээд тунгаагаад бодсон байна. Энэ бүхэн зурдын гэдгийг мэдсээр байж би энэ орд харш хааны үргээр яах вүлээ? Тэд надад хэрэггүй. Бүх үйл ажиллагаа, үүрэг хариуцлагыг орхиж, өөрийн мөн чанарт, өөрийнхөө жинхэнэ мөн чанартаа уусан нэгдээ. Айд сэтгэл минь мэдрэхүүн таашаалд шунхаа бол ингэснэр чи дахин хөгшрөх үхийн зовлонгоос ангижрах болно. Аж аргалыг эдлэх гэж найдсан нөхцөл байдал болгон чамд эргээ зовлонгийн өсөр болж байдаг. Энэ амьдрал бол зүгээр л нүгэлт нөхцөлт хаашаагдсан бөөс юм байна. Харин чамд угаас жам ёсороо байдаг тэр баяр баясгалангийн их ундрахыг эрэл хийлээ. Тэгээд хааны дуугүй байхыг хараад бие хамгаалагч ч гэсэн чимээг болсон. Хаан үргэлжлүүлээл дотроо бодчихъя. Би энэ ертөнцөөс юу болж авах гэж хайх юм? Ямар мөнхийн үнэнд би итгэж түүнийг бодох юм? Би тасралтгүй үйл хөдлөлгийг эсвэл зүгээр суухын хооронд ямар ялгаа байгаа юм? Энэ ертөнцийн дээр үнэхээр тэсэж үлдэх нэгч зүйл алга. Идэвхтэй байсан ч идэвхгүй байсан ч мөх бус. Энэ би мөх бус. Байнга өөрчлөгдөж идэг. Би өөрт байхгүй зүйлийг хүсэхгүй. Мөн өөрт намайг хүсээгүй байхад ирсэн зүйлээс татгалзахыг ч бас хүсэхгүй. Би өөрийн мөн чанартаа бут зогссон. Миний их болох зүйл минийх л болов. Миний хичээж зүтгэж ажиллах ёстой зүйл гэж үгүй. Мөн үйл хөдлөл болон эс үлдэхүйд утга учир алга. Сэтгэл яг ингэж хүсэлгүй болоод хаашаатай гэрэл хийлгээ яг болсон тэр цаг үед тэр үйлдэл болон эс үлдэхүүн ижил утгатай болдог гинэ. Тиймээс би өөрийн жам ёсныхоо үйлүүдийг хийг. Сэтгэл би хийж гэн би үүнийг эдэлж байна гэх бодоод зогсоосон цагт үйлдэл биш болдгоо гэж. Энийг жаахан тайлбарыг ингээ харахад хүмүүс бид нар ямар нэг үйлдэл хийхдээ үр дүнг нь бүхэлд нь өөртөө наагаад идэг гинэ. Би үүнийг хийсэн гэж боддог. Энэ нь эгоос урьдсан мэдрэмж. Тэгэл үлийн үр буюу карма үр дагавартай үйлдэл болчдөг. Тэгвэл бид нар үйлдэл хийх явцдаа би зүгээр л бүхнийг дамжуулан үйлдэж байгаа хэрэгсэл юм гэж бодох эсвэл би хийж байгаа ч үнэндээ бүх орчлон ертөнцийн урсгалын дагуу л болж байна гэсэн ийм гүн ойлголт гэж байгаа шүү дээ. Энийг хүрч чадах юм бол үйлдэгчийн мэдрэмж нь алга болдог. Ингээл үйлдэл нь хийгдэж байгаа хэдий ч энэ нь таны кармагийн
одоо цуглуулганд гэх юм уу да. Үүлийн үрийн одоо үүлийн өрөнд дансан гэх юм те. Ийм юм нэмэгддэггүй. Одоо үүлийн үр гэж хөвөрөхгүй гэж. Тэгээ багш бол үйлдэлээ хий би үүнийг хийж гин гэж бодхоос зогс боль гэж хэлдэг. Тэгээ 25-ных нь үргэлжлүүлээд Васица үргэлжлүүлээд тэгээ Жанака хаа ингээд эргцүүлээ бос ингээд сууж агаад ингээл гэнэт ингээл нөгөө тэнгэрийн хаяанаас ингээл нар ингээл манддагтай адил суудаасаа ингээд босоол та ажилдаа ямар ч уягдахгүйгээр зууралдах сэтгэлгүйгээр оролцож эхэлсэн гинэ. Тэгэл дуртай дургүй хүсвштэй зүйл эсвэл эс хүсвштэй зүйл гэх юм ойлголтуудыг орхисон. Энэ зорилгоос ангижирсан төлөвт яг тийм ухамсартайгаар ийм сэрүүнээр гэж үүлэнд оролцож исэн гэж. Тэгээ тэр нь болохоор өдрийнхаа одоо өдөр өглөөдөө ерөөсөө хааныхаа үүргийг ажлыг хийхэд чийчээл өдөр нь бас амжуулаад тэгэл өдрөөсөө хоошоо төгсгөл хаваасаа тэгэл хаан өөрийнхөө өргөндөө гүн бясалгалд ороод суучдаг байсан. Жанака хаан өөрийн сэтгэлдээ ингэж эргэцүүлсэн. Ай тогтургүй сэтгэл минь. Энэ ертөнцийн амьдрал чиний зинхэн аз жаргалд тус болохгүй. Тиймээс тэгш амгалангийн төлөвт хүр. Ийм тэгш амгалангийн байдалд чи амар амгалан үннийг мэдрэх болно. Тэгээ чи өөрийнхөө хандлага өөрийнхөө тэр жижигхэн одоо ингээд амьдралынхаа туршлагаар олж мэдж сонссон үтсэн тэр зүйлээрээ яадгүй гэхээр энэ ертөнцийг ингээд бүтээгээд идэг. Энэ гадууд буруу бодлуудаар бий болгоод идэг. Тэгээ тэрийг бол ийм хий үзэгдэл гэж хэлдэг юм. Энэ ингээд яадгүй гэхээр ингээл өөгшүүлээд байх тусмал энэ хий үзэгдэл шиг энэ одоо буруу бодлоос төрсөн буруу одоо хандлагаас төрсөн эдгээр зүйлүүд нь болохоор тоолж баршгүй тийм одоо юм садам өчр шиг гэх юм уу. Ингээд хэрээд ингээд ургаад ингээд үргэлжлээд яваад идэг. Сүлжээ үсгээд сүлжээ шиг. Тэр энэ бол ерөөсөө бодлоос үүссэн таны төсөөллөөс үүссэн. Тэр Жанака хаан хэлжээ. Энэ бол өөртөө хэлээд байгаа. Тийм болохоор ингэж дураараа хийсвэрлэхээ боль, дураараа бодхоо боль тэгш амгаланд бай. Тэгээ мэрэгэн ухааныхаа дэнс дээр гэж. Нэг талд нь мэдрэхүүн таашаал нөгөө талд нь амар амгалангийн төлөвийг тавиад цэгнээ. Аль нь үнэн болохыг тогтоо. Тэгээд түүнийгээ эрд хийл гэж. Бүх найдар хүлээлттэй орхи ирж хайх эсвэл орхих хүслээс ангижир чөлөөтэй амьдр. Энэ хэсэг нь хамгийн гоё хэсэг юм. Тэ? Энэ ертөнцийн үзэгдэл бодтой байна уу? Хуурамч байна уу? Нар мандж гин үү? Нар жаргаж гин үү? Эдгээр нь таны тэгш амгаланг бүү халтагдуулаг. Яг үнэндээ та энэ ертөнцийн үзэгдэлтэй яг жинхэнэ харилцаа тогтоож исэн удаа байдаггүй гинэ. Тэр нь юу вэ гэсэн чинь зөвхөн чиний мунхаглаас болж л чамд ийм харилцаа болсон мэт санагдаад байдаг аа.
Сэтгэл минь чи хуурамч энэ ертөнцийн үзэгдэрч мөн хуурамч тиймээс та хоёрын хооронд нууцлаг харилцаа байна гэдэг нь яг л өргөө эмэгтэй ба түүний хүү хоёрын хоорондын харилцаа шиг юм байх боломжгүй зүйл юм аа. Хэрвээ чи өөрийгөө бодиттой харин ертөнцийг бодиттой бос гэж бодох юм бол тэр хоёрын хооронд хэрхэн ийм харилцаа үүсэх юм бэ? Хэрвээ хоёулаа л бодиттой юм бол баярлах болон гуниглахын зөвтгөл нь хаана вэ? Тийм болохоор уйтгар гүнгийг орхи хүн эрх зүйлэлд орш. Энэ ертөнц таныг бүрэн дүүрэн байдалд хөтлөх зүйл юу ч үгүй. Тэгэхээр өөртөө бүрэн итгэлтэйгээр зоригтойгоор энэ дураараа аашилдаг энэ зан авирыг энэ бол нөгөө дураараа аашилдаг зан авир гингүүт бас нөгөө бодлууд төсөөлж бодоод байгаа төсөөллүүд эдгээрийгээ даван туул гэсэн байна. За өндөрлөж.